Сүүлийн үед залуусын дунд нэг ажилдаа насаараа зүтгэдэг уламжлалт ойлголт ард хоцорч карьераа яг л багц хувьцаа шиг төрөлжүүлдэг шин давлгаа хүчээ авсан байна. Тэгэхээр энэ талаар CNBC-ийн цэрэн долгороос тодруулъя. Өдрийн мэнд. За тэгэхээр одоо гол шалтгаанаас нь эхлэе л да. Залуус яагаад ийм олон тулайг зэрэг өгөөдөг болсон бэ? За орчин үеийн залуус нэг сандал дээр одоо 8 цаг суухаас илүүтэйгээр хэд хэдэн ажлыг зэрэг амжуулахыг бол илүүд үздэг болсон байна. Тэгэхээр үүнийг бол одоо портфолио карьер буюу карьераа төрөлжүүлэх гэж нэрлэдэг амна. За тэд одоо өглөө нь оффист үндсэн ажлаа хийгээд за оройн одоо фриланс төсөл дээр ажиллах. За эсвэл амралтын өдрөөрөө хувийн бизнесээ хөтлөх зэргээр өөрийгөө сорьж хэлсэн байна. За энэ нь зүгээр л нэг илүү мөнгө олох хүсэл биш, харин эдийн засгийн хямрал тодорхойгүй байдлаас өөрийгөө хамгаалж байгаа юм ухаалаг стратеги гэж хэлж болохоор за нэг их үүсвэр хаагдахад нөгөөх нь түшиг болох учраас одоо ийм шийдвэр гаргадаг байна. Тэгэхээр дээрэс нь хиймэл оюун ухаан эрчтэй хөгжиж байгаа энэ үед зөвхөн нэг зүйлийг мэддэг байх нь эрсдэлтэй гэдгийг тэд одоо маш сайн ойлгож байна гэсэн үг болж байна. Тэгэхээр нэрэл одоо нэг сагсанд бүх өндгөө хийхгүй байх нь бол маш зөв тактик болж ах шиг санагдаж байна л да. Гэхдээ яг энэ чиг хандлага яг хэр далайцтай үргэлжилж байгаа сулгаагаар ямар сонирхолтой тоо баримтууд гарсан бол? За тэгэхээр одоо Deputy платформын гаргасан топ баримтыг харахад олон ажил зэрэг одоо эрхлэх үзэгдэл бол өнгөрсөн онд сүүлийн 10 жилийнхээ түүхэн дээцэгт хүрсэн байгаа нь үнэхээр одоо гайхшруулж байна. За хамгийн сонирхолтой нь Америкийн нэгдсэн улсад одоо ийм байдлаар хоёрдмал ажил эрхэлж байгаа хүмүүсийн талаас илүү хувийг буюу одоо 55%-ийг Gen-Z үеийнхэн хүрдүүлж байгаа юм байна. За үнийг одоо мэргэжлийн хэлээр бол одоо Folly Employment гэдэг байгаа юм байна. За өмнө нь одоо нэг компанид 20 жил ажилласан хүнийг тогтвортой, мундаг гэдэг байсан бол одоо олон төрлийн ур чадвартай, олон суугаар орлого олдог залуус илүү үн цэнтэй болж байгаа юм байна. За үний зэрэгцээ саяхан одоо LinkedIn-ийн арга хэмжээндээр нэг оролцогч карьераа бүрэн өөрчилж хэрхэн олон төрөлд ажилтан болсон тухайгаа ярьсан нь одоо Reuters агентлагийн онцлог сэдв болсон нь үүний одоо бодит баталгаа болж байна. За мөн залуус зайлшгүй 9-6 цагийн хооронд биш харин аль болох уян хатан цагийн зохицуултыг илүүд үзэх юм хандлагатай болсон байна. Тэгэхээр одоо 55% гэдэг чинь маш өндөр үзүүлэлттэй нь. Гэтэ залуусыг ийм шахуу амьдралын хэв маяг руу түлхэж байгаа бас гол хөшүүрэг байгаа ах л да. Тэр хөшүүрэг нь яг юу юм бол зөвхөн технологийн хөгжлөөс айсандаа бас ийм шийдвэр гаргаж байгаа юм болов уу? За ер нь технологич яг одоо нөлөөлж л байгаа. Гэхдээ хамгийн гашуун үн нь одоо амжиргааны өртөг болж байна. Тэгэхээр миллениал болон Gen-Z үеийнхний хувьд бол ганц ажлын цалингаар одоо байрны түрээс өдөр тутмын хэрэглээг одоо бүрэн хангаж за дээрээс нь хуримтлал үүсгэнэ гэдэг нь бараг л одоо боломжгүй даалгавар болоод байгаа. За тиймээс тэд орлогоо өсгөхөөс гадна ирээдүйд ямар ч ажилгүй болохгүй тулд одоо шинэ ур чадварт инхүү суралцж байна. За гэхдээ мэдээж энэ бүхний цаана маш их ачаалал байгаа. За цагаа яаж зохицуулах вэ? Хийдэг ажилласнаас болоод сэтгэл зүгээр унах уу гэх мэт одоо шин төрлийн сорилтуудтай нүүр тулж байгааг бол одоо мартаж болохгүй. Тэгэхээр одоо ирээдүйд бидний ажиллах орчин бүхэлдээ ийм болно гэж ойлгож болох болов уу? Бас энэ хандлага хөдөлмөрийн зах зээлийг хааш нь хөтлөж байгаа ийм чиглэл ажиглагдж байгаа бол? За ер нь цаашид хөдөлмөрийн зах зээл улам уян хатан болно гэдэгт мэргэжилтнүүд бол санал нэгдээд байгаа маань. За одоо компаниуд заавал 9-6 хүртэл одоо суудаг ажилтан гэхээс илүүтэйгээр тодорхой төсөл дээр гэрээгээр ажиллах чадвартай хүмүүсийг бол хайж эхэлсэн байна. За товчхондоо бол залуус нэг мэргэжил, нэг ажил гэдэг хайрцагнаас гарч байна. Тэгэхээр энэ нь түр зуурын мод биш, харин шинэ үеийнхний амьдралын хэв маяг, карьерийн шинэ стандарт болж одоо тогтож эхэлж байна. Үнэхээр сонирхолтой мэдээлэл байна. Тэгэхээр нэгүгээр хэлбэл одоо залуус өөрсдөө миний компани болон хөгжиж байна гэж ингэж ойлгож болохоор байна. Баярлалаа цэгээ.